Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнтэйгээ яаж хүүхэдтэй багаас нь талархах дадал хэвшилтэй болгох вэ тухай ярих хүсэлтэй байна. Саяхан өнгөрдөг хүүхдийн зуны амралтаар би хүүхдтэйгээ юу хийх вэ гэж бодсон. Ямар ч л байсан амьдралд нь хэрэг болох нэг сайхан дадал хэвшлийг эзэмшүүлье гэж бодоод ерөөсөө талархлаа илэрхийлдэг сайн дадалтай болохыг гэж шийдсэн. Яагаад гэвэл би багадаа тийм элбэг дэлбэг өсөөгүй. Тийм ч учраас нэг шинэ хувцастай болох, эсвэл шинэ номтой болох, эсвэл шинэ тоглоомтой болох тохиолдолд түүнийг нандинан хадгалж шинэ ном, тоглоом, хувцастай болсондоо түүлийн их баяртай байдаг байсан. Идэж уух зүйл дээр ч мөн ялгаагүй бүх амтыг нь мэдэрч удаан идэж уудаг байсан. Тэгээд нэг инээдтэй жишээ татлаа гэхэд ганц бохтой боллоо гэж бодоход нөгөө бохоо өдөр шөнөгүй зайжилж түүнийгээ бүр гашилгаар нь хүрэгчэнд хийгээл хөлдөөж байгаад зайжилдаг байсан. Гэтэл одооны хүүхдүүд шаалоор миний тэр үеийг бодвол юу бох тоохгүй. Чихэр жимс ч тийм сонирн биш. Шинэ тоглоом өгөлхөөх гэж нэг удаа дуу алдаад хөдөлчөнд 1 минутын дараа нэг тийш нь чулуудчихна. Тэгээ би хүүхдтэй өгсөн бүхнийг нь авч өгөөд байдаггүй. Тодорхой хэмжээгээр даалгавар өгч тэр даалгавраа биелүүлэх болгонд нь нэг одоор шагнаж одон хуримтлагцаар байгаад 50-100 ширхэг болсон тохиолдолд түүнийг нь шагнах журмаар нэг шинэ тоглоом, шинэ ном гэх зэргийг авч өгдөг. Тоглоом авч өгөхийн тулд хичнээн хөдөлмөрлүүлээд байгаа ч гэсэн одоо үед юм элбэг болсон болохоор ч тэр юм уу бүүмэд зуны амралт болохоос нь өмнө би нөгөө хуримтлагдсан одоор нь шинэ тоглоом авч өгсөн. Тэгтэл нөгөө шинэ тоглоомдоо хичнээн дуртай байгаа ч гэсэн дараагийн авах тоглоомоо яриад мөн өөрт байхгүй байгаа тоглоомн дээр анхаарлаа төвлөрүүлээд хэрвээ надад тэр тоглоом байсан бол тэгэх байсан, ингэх байсан гэж ярьж өгсөн. Тэгэхээр би яасан бэ гэвэл хүн шинэ тоглоом авч өгчхөөд байхад шин тэр тоглоомоо нэх их тоохгүй хаа байсан хамаагүй өөрт байхгүй тоглоомн дээр анхаарлаа төвлөрүүлээд сэтгэл нь дурамчхан байгааг хараад надад их онцгүй сэтгэл төрсөн л доо. Тийм ч учраас би бүтэн зуны турш ганцхан талархах дадалтай болгох шийдвэр гаргаад хүүхэдтэй өдөр болгон талархал илэрхийлэх дадлыг зааж өгөхөөр шулуутсан. Тэгээ амьдралдаа талархаж сурах нь маш чухал гэдгийг би өөрөө сайн мэдэх тул хүүхэдтэй багаас нь талархлаа илэрхийлэхийг заагаад өгчих юм бол би хүүхэдтэй өгөх хамгийн том бэлгүүдийн нэг болох юм байна гэж бодсон. Тэгээ зуны амралт нь нэгэнд эхэлсэн учраас мэдээж гадаа гарч тоглох нь ихсэн. Тиймээс би хүүхдээсээ анх асуусан л да хэрвээ тоглоомын талбай байхгүй байсан бол хаан тоглох байсан юм болоо. Тэгсэн чинь манай хүү тоглоомын талбай байхгүй байсан бол бүх хүүхдүүд үйлэх байсан, бүх хүүхдүүд гуниглах байсан, найз нөхөдтэй ч болохгүй байх байсан. Бас нөгөө турникэн дээр манай хүү ингэж нөгөө гараараа ээлжилж явах дуртай тэгээд тэгж сурахгүй байх байсан гэж тоочж өгсөн. Тэгэхээр би миний хүү тоглоомын талбай байдаг талархаж байна уу гэдээ асуусан чинь талархаж байна гэж авч өгсөн. Тэгэхээр түүнийг нь үлгэж аваад за миний хүү тэгвэл тоглоомынхаа талбайг зурчих. Тэгээд дээрээс нь тоглоомын талбай баярлаа гэж биччих. Тэгэх юм бол хийгээд дуусан гут чинь хоёулаа тоглоомын талбай очиж гоё тоглоё гэд хэлсэн. Тэгэхээр манай хүү заа гэж хэлээд шууд харантаа цаас аваад яг зурх гэсэн чинь би тоглоомын талбай зурч чадахгүй байна л гэн бичиж мэдэхгүй байна л гэн янз бүрийн шалтгаан тооцсон л да. Тэгэхээр би хэлсэн миний хөө заавал гоё зурх нь хамаагүй, зөв зурх нь ч хамаагүй. Хэрвээ чи гусар зурч чадахгүй байгаа бол зүгээр урт дөрвөлжин зурчих. Хэрвээ чи савлуур зурч чадахгүй байгаа бол зүгээр нэг зураас зурчих. Тэгээ аль нь аль вэ гэдгийг ээжтэй дараа нь хэлчих. Тэгэх юм бол ээж нь мэднэ. Тусалцаа хүсэх юм бол би яг хажууд чинь байж тэгээд дуртай үедээ ээжээсээ тусалцаа аваараа би туслая шүү гэж хэлсэн чинь заа гэд манай хүү зурж дуусгасан. Тэгээд хийгээд дуусангууд нь амлсан ёсоор гадаа гарч тоглосон. Яг үүний адилаар дараагийн өдрүүдэд нь амттан идэхээс өмнө телевизээр үзэхээс өмнө талархлыг нь хэлүүлээд зуруулаад бас бичүүлсэн. Гэхдээ эхний үед шинэ юм сурч байгаа учраас хүүхэд хөөрөөд хийж өгнө. Тэгээд мэдээж шинэ юмд хүүхэд байтугай бид өөрсдөө ч гэсэн дуртай байдаг штэ. Харин дараа нь залхуурч эхэлсэн. Яахаараа би талархал хийх ёстой. Энэ дэндүү хийгээд байгаа юм биш шүү. Талархах зүйл олдохгүй байна. Би зурч чадахгүй байна. Зурч чаддаг бүхнийгээ зураад дуусчихсан. Тэр үед нь жаахан хорио тавьж эхэлсэн. Хэрвээ чи талархлаа хийхгүй бол телевизээр үзэхгүй, талархлаа хийхгүй бол амттан идэхгүй, талархлаа хийхгүй бол илэрхийлэхгүй бол гадаа тоглоомын талбай орохгүй гэх зэргээр хорио тавьж эхлэнгууд нь мэдээж хүүхэд амттан идэхийн тулд тоглохын тулд ам хүүхэд ангинагаа үзэхийн тулд
яахын аргагүй талархлаа хийж эхэлж байгаа. Ингээд нэг мэдсэн зуны амралт дуусах төгсөн байсан. Тэгэхэд хүүхэд яасан бэ гэвэл газ талархлаа илэрхийлчихэд ээжээ би тэгж болох уу? Газ талархлаа илэрхийлчихэд ээжээ би ингэж болох уу гэж өөрөө төрүүлж дуурдаг болсон байсан. Бас ямар нэгэн юмд анхаарлаа төвлөрүүлэхээр өнөөдөр энүүгээр талархлаа хийж болох юм байна штэ. Тийм ээ ээжээ гэх жишээтэй. Нэг ясандаа юун дээр би талархаж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлж байна гэсэн үг. Айгүй хөөрхөн. Тэгээд энэ бүх хугацаанд би өөрөө юу мэдэж авсан бэ гэвэл өдөр болгон хүүхдийнхээ хажууд суугаад хүүхдтэй талархал илэрхийлэх тэр дадлыг эзэмшүүлэхийн тулд хамтдаа зураг зураад хамтдаа талархлаа илэрхийлээд түүнийг өдөр болгон хийн гэдэг нь миний хувьд бас намайг өөрийгөө сорьсон асуудал болсон. Тэгээд бас маш их дэвчээртэй байх хэрэгтэй юм байна гэдгийг би өөрөө мэдэж авсан. Бас өөр юм мэдэж авсан бэ гэвэл талархлаа илэрхийлж юунд талархаж байгаагаа зурна гэдэг хүүхдийн баруун тарих болох сэтгэн бодох чадварыг нь бат хөгжүүлж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Бас 3 дугаар би өөр юу мэдэж авсан бэ гэвэл би хүүгээ зуруулахын хажуугаар хилүүлээд бас бичүүлж байсан. Тэгээд эхлээд өөрөөр нь өөрийнх нь дуудлагаар бичүүлээд байсан. Дараа нь бас буруу бичдэг болчих юм болов уу гэж бодоод алдааг нь засаж дахин зөв бичүүлэх гэсэн чинь яасан бэ гэвэл нөгөө гоё талархал илэрхийлэх нь шал өөр зүйл болоод хувирсан л та. Тэгээд энэ бүх үйл явцаас би юу мэдэж авсан бэ гэвэл хүүхэд зөвхөн талархах дадал эзэмшиж байгаа учраас хүүхэд зөв бичнэ, буруу бичнэ, сайхан зурна, муухай зурна өрөөсөө хамаагүй хамгийн гол нь тэр яг талархлаа илэрхийлээ түүнийг зурж гинүү, хийж гинүү, бичиж гинүү гэдэг нь маш чухал учраас зөвхөн түн дээр нь л анхаарлаа төлөвлөх нь зүйтэй юм байна гэдгийг мэдж авсан. Тэртээ тэргүй сургуульд зөв бичгийн дүрм заалгачин, тэртээ тэргүй хүүхэд өөрөө зурдаг болчин, ярьдаг болчин. Хамгийн гол нь энэ талархлаа илэрхийлэх энэ дадлыг хинч зааж өгөхгүй учраас бид өөрсдөө маш их дэвчээртэйгээр хандаж зөвхөн тэр түн дээр нь анхаарлаа төвлөрүүлж тэр дадлыг нь талархах дадлыг нь эзэмшүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг би энэ бүгдээс сурч мэдэж авсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хүүхэдтэй багаас нь талархаж сурах тэр сайхан дадлыг эзэмшүүлцгээе найзуудаа. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа цааш найз нөхдөд түгээгээрээ мөн хэрвээ та миний цахим мэдээлэл бүртгүүлээгүй байгаа бол ukatumur.com руу ороод бүртгүүлээрэй. Тэгээд 7 хоногоос сайхан өнгөрөөгөөрөө дараагийн 7 хоног дахин уулзцгаая. Хүс хий хөр Ukatumur.